Бид санхүүгийн байгууллагын зүгээс та бүхэндээ зориулж ээлж зөвлөмжөө хүргэж байна. Энэ удаагийн зөвлөмжөөр та бүхэндээ нууц үгийн бодлого болон нууц үгтэй холбоотой гарч болох эрсдлийг та бүхэндээ хүргэх болно. За нууц үгэнд өдөр тутамд бид нэр ашигладаг томоохон зүйлийн нэг байгаа. За тэгэхээр та нууц үгээ үүсгэхдээ дараах 3 зүйлийг анхаараарай. Нэгдүгээрт нь бол та уг нэрээ бүх оролцуулаарай. Хоёрдугаарт нь бол утасны дугаарыг бас оролцуулах шаардлагагүй байгаа. Гуравдугаарт нь бол төрсөн он сараа бас оролцуулах шаардлагагүй байдаг байгаа. Ингэснээр 3 дахь житгээд таны нууц үгийг тааж олоход амархан болдог байгаа. За ингээд та өчрхөг нууц үгийг бүтээснийхээ дараа бас хадгалах гэж зүйл байгаа. Хадгалахдаа та тэмдэглэлийн дэвтэр, компьютерийнхаа ноутпад, стикер дээр ерөөсөө бичиж үлдээхгүй байгаараа. Ингэснээр таны нууц үгийг бусад хүн харах боломж нь бүрддэг байгаа шүү. Нууц үгийг үүсгэхэд бас нууц үгийн дүрм гэж байдаг. Та энэ нууц үгийн дүрмд тааруулаад өөрийн дээрх дурдсан 3 зүйлийг ашиглаж үүсгэх юм бол бас ийм эрсдлүүд таныг хүлээх боломжтой. Та нууц үгээ алдснаар таны хувийн мэдээлэл болон маш олон зүйлсийг дагуулж гарах эрсдлийн талаар бид нар та бүхэндээ удахгүй зөвлөмж болгон бодит кейсээр хүргэх болно. Ингээд бидний хүргэж байгаа зөвлөмжтэй та бүхэн хамт байгаарай.